За сайн байцгаана уу? Өнөөдөр та нартай Тэнгэрлэг эрэгтэй ба Тэнгэрлэг эмэгтэйн талаар ярилцъя. Бас сүүдэртэй эмэгтэй, сүүдэртэй эрэгтэй гэж байдаг. Бид нарын хамгийн хамгийн сайн хувилбар бол эдгээр одоо дотоод бурханлаг чанараа гаргаж амьдрах ийм хувилбар байгаа. Тэгээд эрэгтэйч бай, эмэгтэйч бай, аль алинд нь ийм Тэнгэрлэг оршихуй эрэгтэй эмэгтэй гэж байдаг. Тэгээд ялангуяа эмэгтэй хүний хувьд эрэгтэйлэг байдлаа давмгайлж амьдрах уу, өөрийн мөн чанар болох эмэгтэйлэг байдлаараа давмгайлж амьдрах уу гэдэг сонголт байгаа гэсэн үг юм. За ер нь бол дэлхийн нийтээр ийм сошиал, Instagram, YouTube-ээр маш их тренд болж байгаа сэдвүүдийн нэг бол яг энэ сэдв. Тэгээд миний хувьд одоо гадаад дотоодын ийм сүнслэг заамналтай судалгаа одоо сутранаас сэдвлээд энэ хүү контентыг бол хийж байгаа. За тэгээд орчин үеийн нийгэм маань эмэгтэйлэг байдлыг ер нь сул дорой гэж үздэг болсон байна гэх юм уу? Одоо юу гэх юм, яг нийгмийн систем нь ч тэр эмэгтэйлэг байх нөхцөлийг бүрдүүлэхгүй байгаа. Илүү эрэгтэйлэг байх нөхцөлийг илүү дэмжиж, эрэгтэйлэг тестостероноо илүү гаргаж иж одоо амьдрах, орших ийм нөхцөл байдалд байгааг та ер нь бүгд л мэдж байгаа болов гэж бодож байна. Одоо Монголд ч гэсэн ер нь тийм байгаа шүү дээ. Яг тийм бас цэвэр эрэгтэй маскулин тийм эрэгтэй хүн ховор байна. Яг цэвэр туйлын эмэгтэй бас их ховор байгаад байгаа. Тэгэхээр энэ хоёр чанар маань юу гэсэн үг вэ гэхээр аль аль нь бие биендээ одоо таталцдаг гэсэн. Бид нар их Тэнгэрлэг хүмүүст их татагддаг. Тийм болохыг бас хүсдэг. Тийм болохыг хүсдэг. Мөн бидний хамгийн сайн хувилбар ялцчихгүй тэнд байгаа л гэсэн үг. Тэгэхээр яг нийтлэг одоо сутра тантрикийн судар энтер бол ийм эрэгтэй эмэгтэй хүмүүсийн туйл байхыг бол их зөв гэж үздэг. Эмэгтэй нэмэгтэйгийнхаа шин чанараар амьдрах, эрэгтэй нь эрэгтэйгийнхаа шин чанар мөн чанараар амьдарч иж энэ хоёр арга бэлэг шиг одоо төгс зохицлыг үүсгэнэ гэж үздэг. Тийм. За одоо ер нь бол ихэвчлэн хүмүүс тийм сүүдэртэй тал нь их болчихсон. Сүүдэртэй гэдэг нь одоо юу гэсэн үг вэ гэхээр нийгмээс болон төрхтөө бидний авсан далд ухаамсарын буруу итгэл өрөмшлүүд, за тэгээ амьдралын явцад бид нар асар олон туулалтыг дамжиж явахдаа одоо зүрх сэтгэлтэй юм шархуудыг, буруу програмчлалыг авчихсан байдаг. Эдгээрийг бол хэлж байгаа. За тэгэхээр Тэнгэрлэг байна гэдэг маань бас тийм хол зүйл биш ээ. Дотоод бидний байгалийн мөн чанар байгаллаг байдалтайгаа илүү зохицож, илүү байгалийн мөн чанараа танихыг хэлж байгаа. Тэгээд энэ дээр онцолж бас даван туулахыг бас хэлж өгдөг. Одоо юу гэх юм, өөрөөсөө зогтох биш, өөртөөгөө нүүр тулах, өөрийнхөө оногдож ирсэн заяа тавиланд талархаж хүлээж авах, одоо хэдийгээр асуудал бэрхшээл гарсан ч тэрийг даван туулах чадварыг одоо Тэнгэрлэг оршихуй гэж Тэнгэрлэг байна гэдгийг бас одоо энэ нэтг одоо энэ сутранууд дээр бол хэлж байгаамаа. Одоо энийг гадны инфлюенсерүүд за Монголч гэсэн бас их сүүлийн үед ганц нэг яригддаг. Гэтэ бараг л нэг ярихдахгүй л байгаа сэдв юм байгаа л та. За юу байдаг? Одоо жишээ нь Тэнгэрлэг эмэгтэй ямар шинжтэй, сүүдэртэй нь ямар шинжтэй ингээд юм харьцуултууд байдаг. За энэ бол яг бүр одоо туйлын
одоо юу гэх яг энэгээр л байвал тийм шүү гэсэн үг биш. Ер нь ийм эдгээр шинжүүд байдгаа л гэдгийг бол хэлж байгаа. За бид нар их бас их сонирхолтой л дээ. Одоо тэнгэрлэг эрэгтэй байна, тэнгэрлэг эмэгтэй байна гэхээр ямар шин чанартай, ямар хүнийг хэлдэм бэ гэхээр за хэлээ эхнийх нь эрэгтэй дээр яриа. Эрэгтэй дээр логиктэй. Альва зүйл тийм логиктэй ханддаг эр хүнийг хэлэх нь эхний шинж нь. За дараах нь ийм үйлдэл төвтэй. Зүгээр ингээд яриад байдгүй гэсэн үг, үйлдэл хийдэг гэсэн үг. За гурав дахь нь амьдралын чиг шугам зоригтой. Амьдралын зоригтой алсын хараад энэ чинь сүнснийхээ зориг, дотоод сэтгэл, дуу хоолойнхоо энэ амьдралд ирсэн зорилгоо таньж мэдсэн, юу хийх ёстойгоо мэддэг, яах ёстойгоо мэддэг юм байх нь л дээ. За дөрөвт нь мэдээж эрэгтэй учраас гадна талаасаа тийм давмгайлагч харагддаг. Давмгайлагч харагддаг гэдэг нь юу шүү? Аавра шүү баг. Аавра. Энэ бол яг л аавра. Өрөөнд орж ирэхэд тэр хүний одоо орж ирсэн ингээд хүн болгонд мэдэгддэг, харагддаг, бүх хүн тэр хүн рүү анхаарал хандуулдаг. Тийм хүчтэй аавратай байх нь. Тэрнээс булчин шүрмэс интертал биш байх нэ. За тэгээд тавтах нь хамгаалагч. За энэ бол байгалийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн өөрсдийнх нь юу байгаа? Онцлог байгаа. Эрэгтэй хүний өөрийнх нь мөн чанар юм анчин, хамгаалагч, эзэрхийлэгч ийм мөн чанартай. За тэгэхээр мэдээж байгалийнхаа энэ мөн чанарыг авсан байх нэ. Авсан байж ч мэдээж тэнгэрлэг эрэгтэй болно шүү дээ. За эмэгтэйгийн хувьд яриа. За эмэгтэйгийн хувьд ямар байдаг вэ гэхээр зүүн совинтай. За зүүн совин гэдэг маань одоо нэг тийм айлын бизнес одоо амжилттай бизнес эрхэлж байгаа амжилттай гэр бүлийн эхнэрүүд одоо нэг амжилттай ирээ цаана амжилттай эхнэр байгаа гэж тэгдэг шүү дээ. Тэрэн шиг эмэгтэй хүний зүүн совин маш хүчтэй. Энэ бол эрэгтэй хүнийг юм хэлээгөө тэг ямар нэг юм хад л эмэгтэй хүн ингээ мэдчихдэг. Ер нь бол бас их амар штэ. Тэгэхээр эмэгтэй хүний зүүн совин эмэгтэйлэг байх үедээ тэнгэрлэг оршихуйтайгаа нэгдсэн үедээ илүү зүүн совинтой байдаг. Альва шийдвэрийг альва сонголтыг хийхдээ зүүн совинг ашигладаг. Тэгэхээр тэнгэрлэг эмэгтэйчүүд зүүн совинтой гэдэг нь зүж гэсэн утгаараа биш. Ер нь ингээм мэдрэхүйтэй гэсэн. Тэгэхэд энэ сонирхолж хэлэхэд зүүн совин гэдэг бол хайр дээр тогтдог гэж үздэг юм байлээ. Одоо юу гэдэг асар их хайр, инрэл, илбэрлийг өөрөөсөө ялгаруулж чаддаг, юмыг томоор одоо хардаг, хайрладаг, том зүрхтэй хүнд тархин яг тэр хэмжээгээрээ буюу зөн яг тэр хэмжээгээрээ өгдөг гэж үздэг юм байлээ. За энэ бас л судар дээр бас бичсэн байдаг. Зөн бол хайр дээр тогтдгоо гэд бас Монголд бас энэ талаар сургалт бас явуулдаг. Сонирхож байвал асууж болно. За хоёр дахь тэнгэрлэг эмэгтэй шинжүүл ангаагдсан гэд. Энэ бол өвчтөний тухай ерөөсөө биш. Энэ бол яг сэтгэл зүйн ангаалт хийлэн терапи. Одоо хүмүүс маш их өөрсдөө юу яаж байна? Өвтгөж байна. Өвтгөөд сэтгэл зүйн хувьд маш их өвдөлтийг аваад эсвэл өвдөлт авахгүй байхаас айгаад өөрөө дахиад өвдөж байна. Өвдөлтөөс их айдаг болчихсон. Яагаад тэгэхээр тэр өвдөлтөө давж гарч чадахгүй байгаа учраас дахин өвдөлт авахгүй тулд шийдвэр гаргахгүй үйлдэл хийхээсээ айдаг болчихсон. Тэгэхээр тэнгэрлэг эмэгтэй бол эдгээр зүйлд ангаагдсан яаж асуудлыг шийдэх, өвдөхгүй байх гэх мэтээр аргуудыг мэддэг
болсон байх юм л те. За өөртөө итгэлтэй мэдээж хэрэг өөрийнхөө сул тал, давуу талыг мэдээд за тэгээд сүдэртэйгээ тэмцээд гараад ирсэн эмэгтэй бол гэрэлтэж, гялалзаж очир алмааз мэт үнтэй байна шүү дээ. Тэгэхээр мэдээж өөртөө итгэлтэй байхаас өөр арга байхгүй. За тэгээд дөрөвдөх нь. За энэ эмэгтэйн дөрөвдөх шинж бол альваг хүлээж авахд бэлэн. За энэ альваг хүлээж авахд бэлэн гэдэг маань хоёр юу байгаа шүү. Хоёр ойлголттой гэх юм уу? Сөрөг одоо амьдралд асуудал бэрхшээл ирэхэд тэрийг хүлээж аваад даван тулах чадвартай. Сая нөө үйлдэл хийхээс айдаггүй гэд ярьсантай бол нэг. За хоёр дахь нь амьдралаас сайхан бүхнийг хүлээж авахд бэлэн байдаг. Энэ айгу тийм энгийн сонсогдож байгаа боловч энэ ерөөсөө тийм зүйл биш. Энэ бол маш чухал ойлголт. За камер маань хөдлөд байгаа л юм шиг байна. Би нэг яг ингэх ёстой юм байна. За ярьжсэн зүйл маань өөртөө альваг хүлээж авахд бэлэн гэдгсэн тий. Тэгэхээр өөртөө бэлгийг хүлээж одоо яа бэлэг гэж хэлж болно л доо. Бидний майндсетийн юм бас сэтгэлгээний эмгтэй хүмүүсийн бас блокод байдаг. Чи над дээр одоо яг энэ бол байсан. Энэ бол би хүнээс авахаасаа илүү хүнд тандаа өгдөг. Авч мэддэггүй. Авахаараа гэмтэй юм шиг санагддаг. Яаж буцааж хариулах вэ гэж боддог. Тэгээ байсан гэх юм уу одоо эсвэл энийгээ гэхдээ би засах гэж бас хичээж байгаа. Одоо бодоод үзэл бурхан чамд нэг гоё бэлэг өгөх гээд байдаг чи авахгүй гэвэл тэр бурхан дахиж чамд бэлэг өгөх үү? Тэгэхээр бэлгийг хүлээж авч сурах хэрэгтэй. Тэр бэлгийг хүлээж авч сурах хэрэгтэй. Заавалчгүй хариуг нь төлж одоо хариулах гэдэг шаардлага байхгүй. Яагаад гэвэл би авах хэрэгтэй. Би эмэгтэй, би ийм хэмжээний авах хэрэгтэй гэдэг эрх гэдэг зүйл бол маш чухал. Тэрнээс биш энэ шунлын тухай ойлголт биш. Амьдралыг харах өнцөг, өөрийнхөө үн цэнийг мэдсэн, амьдралынхаа утга учир мөн чанарыг мэдсэн хүн эрч вэ, эмч вэ аливаа хүлээж авахд бэлэн байх. Энэ бол маш том ойлголт. Зүгээр нэг үгээр илэрхийлэгдэх бас харамсалтай баг өчүүхэн юм. За 5 дахь шинж маань хамгаалагдсан. За энэ тэнгэрлэг эмэгтэй маань хамгаалагдсан байх нэ гэдэг маань бас их том одоо ойлголт. Эмэгтэй хүний өөрийнх нь эрэгтэй хүнээс бас нэг ялгаатай шинж нь яг үнийг хэлэхэд бас л сул дорой шүү дээ. Одоо хүч чадлын хувьд тэгтээ энэ тэнгэрлэг эмэгтэй илүү safety аюулгүй хамгаалагдсан мэдрэмжтэй байх нь. Энэ бол маш гэрэл гялалзах тусам хар эрчим, хар сөрөг зүйл түн рүү ойртож чаддгүй. Яагаад гэвэл гэрлийн асар том галын хүч ихтэй байна гэсэн. Гэрлийн тийм гялалзаж байгаа галын хүчинд тэр хар эрчимээр зүг шатаа дунаад ойртож чаддгүй. Тэрнтэй адилхан яг энэ эмэгтэй, яг энэ тэнгэрлэг эмэгтэй эрэгтэй хүмүүс өөрөөсөө асар их гэрэл хайр, илбэрл аавар нь маш том байгаа учраас сөрөг бүхнийг өөртөө наахгүй илүү хүчтэй, хүчрхэг байдаг байх нь. За, одоо тэгвэл сүүдэртэй эмэгтэй ба эрэгтэй талаар ярилцъя. Энэ бас их сонирхолтой. Өөрийгөө болон харилцаж буй хүнээч гэдэг юм уу те
ийм шинж байна уугүй юу гэдгийг бас сонжиж харж болох юм тийм. За сүүдэртэй эрэгтэй шинж бол гимтээ ёс зүйгүй. Одоо нэг буруу хийсэн ч зүгээр энэ эмэгтэй гомдоосон ч зүгээр өөр